Худалдаа хөгжлийн банк бас иргэний нийслэлийн ерөнхий газраас агаарын навигацийг хөгжүүлэх төсөл дээр хамтран ажиллахаар болсон гэдэг мэдээлэл өгсөн. Та энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За энэ жил 2026 оны эхний улиралд манай иргэний нийслэлийн салбар маань иргэний нийслэлийн ерөнхий газар иргэний нийслэлийн үндэсний төв маань худалдаа хөгжлийн банктай бас хамтран ажиллах болсон байгаа. Энэ маань бол одоо шинэ бас ийм одоо тогтолцоо шинэлэг одоо энэ төр хувийн хвшлийн байгууллагууд хувийн хвшлийн банк ингэж хамтарч ажиллаж байгаа бас ийм шинэлэг тохиолдол болж байгаа. Монгол улс маань 2016 оноос эхлээд агаарын навигацийг хөгжүүлэх хоёр дахь төсөл буюу IP технологи руу бас судалгаануудыг хийж шилжих одоо төлөвлөгөө гарган ажилласан. За гэвч ковид за дээрэс нь Орос Украины нөхцөл байдал одоо үүссэний улмаас манай агаарын навигацийн одоо үйлчилгээ авах агаарын тээвэрлэгч нарын тоо бол өнөөдрийн хувьд бол нэг 40-50% таас урсгал бол буурч чадгаа. Бид бүхэн олон одоо дэлхийн брэндүүдийг судлаа. За ямар улстай бас хамтарч ажиллах юм бол хамгийн боломжтой одоо саналыг аюулгүй одоо энэ техник технологиг үр ашигтай техник технологиг нийлүүлэх талаар бид нар олон улсаас судалсан. За ингээд Францын засгийн газрын одоо хоёр улсын засгийн газрын одоо хамтын ажиллагааны хүрээнд за Франц улсын хөгжлийн банк, Францын Thales Group, Францын иргэний нийслэлийн Enac Axtem хамтраад Монгол улсад бас одоо ямар нэгэн засгийн газрын баталгаагүйгээр зээл олох энэ бас хэлэлцээр төрсөн байж. За энэний гол одоо бид бүхэн хамгийн дэмжлэг болсон зүйл бол манай худалдаа хөгжлийн банк дамжуулан зээлтгчийн үүрэг гүйцэтгэсэн байж байгаа. Тэгэхээр энэ бол бас Монгол улсын хувьд аюул том одоо соёл бас тогтож байна гэсэн одоо бүх зүйлийг засгийн газрын баталгаагаар зээл авч одоо төр хувийн хвшил хамтарч одоо концессор ч юм уу хийдэг байсан бол хувийн хвшлийн банктай бас төрийн одоо энэ байгууллагын үйлчилгээнүүд маань хамтраад цаашдаа бас энэ олон улсын төслүүдийг хөрөнгө оруулалтыг бас татах юм боломж бололцоо бүрдэж байгаа. За бид бүхний хувьд бол энэ жил 23 сая еврогийн хоёр одоо автомат систем агаарын навигацийн удирдлагын за мөн 50 одоо нислэгийн удирдагч 10 инженер техникийн ажилтныг Францын олон улсын иргэний нийслэлийн Axtem-ийн одоо мэргэжилтнүүд багш нарын авчирч энэ Монголдо бас анх удаага энэ нислэгийн удирдагчийг бэлдэх юм одоо цогц төсөл маань эхлээд явж байгаа. Тэгээд энэ дашмыг ашиглаад бас энэ хурдан хугацаанд бид бүхний одоо энэ дамжуулан зээлдэхийн асуудлыг бас шийдэж өгсөн худалдаа хөгжлийн банкныхандаа бас их талархаж байгаа. Энэ төсөл маань бас хэрэгжснээрээ ирээдүйд бид бүхэн дэд бүтцээ багтаамжаа сайжруулснараа өдөрт одоо 1000-1500 онгоцыг дамжуулан өнгөрүүлж нэвтрүүлэх бас юм чадвартай болж байгаа. Тэгэхээр одоо яг хамгийн хүмүүсийн анхаарлыг татж байгаа сэдв бол ялтчгүй нефтийн үн, бензин шатхууны үн одоо савлж байна. Ерөн сүүлийн байдлаар бол дизель түвшний үн нэмэгдлээ, онгоцны түвшнүүд ч гэсэндээ бас цөөнгөө улсуудад нэмэгдэж байна. Манай Монгол улсын ч гэсэн зарим авиа компаниудын хувьд бас одоо тисний үнэ нэмнэ гэдэг мэдээллүүдийг гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр та нэгдсэн байдлаар нэг ойлголт өгөөч. За Монгол улсын хувьд бол Оросын холбооны улсын TS1 гэдэг стандартын шатхууныг ашигладаг. Энэ шатхууны байгууламж нь өөрөө шинэ Чингис хаан олон улсын шинэ нисэх буудлын дээр төсөл дээр хийгдэхдээ гидрант систем буюу шууд газар доогуур яваад онгоцыг доороос нь одоо шатхуунаар сумладаг ийм систем байдаг. 8 тонны 3 танктай. Тэгээ энэ танкнаасаа TS1 гэдэг шатхууны стандартыг цэнгэлдэг. Энэ хоёр ер нь дэлхийд дээр хоёр төрлийн стандарт байдаг. TS1 хятадын AJet гэдэг. Тэгэхээр энэ хоёр стандартыг бол нэг саунд, нэг гидрант системээр бол явуулах боломж байдаг. Тэгэхээр Монгол улсын хувьд бол Оросын холбооны улсын TS1-ийг ашиглаж байгаа. Энэ TS1 шатхууныг бас Эрдэс баялаг уул уурхай яам маань хариуцаад Эртсойл гэдэг төрийн өмчт компани энэ шатхууныг нийлүүлдэг. Дээрээс нь одоо цэнгэлдэг энэ үйлчилгээг явуулж байгаа. Энэ шатхууныг нийлүүлэх гэрээг Оросын холбооны талтай бас хилцээр хийгээд тодорхой хэмжээнд бас одоо Монгол улсын төр одоо давуу эрхээ аваад нөгөө Оросын холбооны талд одоо тодорхой хэмжээний хувийг өгөөд ингээ хамтарсан компани байгуулж явах юм бол ер нь бол яг ирээдүйд Монгол улсын засгийн газар юу гэж харсан бэ гэхээр нэгдүгээр шатхууны хомсдол үүсэхгүй, хоёрдугаарт үнийн тогтвортой бодлого одоо баримтлах
одоо үүднээс ингэж явж байгаа гэж одоо миний хувьд бол ойлгож байгаа. Тийм болохоор харьцангуй бас дэлхийн бусад улсуудыг бодвол бидний одоо хажууд байгаа хөрш улсаас шатах нь нийлүүлж байгаа учраас юу одоо бүр 2 3 дахин одоо өсөө явчихнаас харьцангуй гайгүй. Тэгвэл мэдээж дэлхийн одоо бүх агаарын тээвэрлэгч нар том агаарын одоо компаниуд тодорхой хэмжээнд онгоцнуудаа ерөөхдөө зарцааж эхэлсэн. Жишээлбэл Вьетнам Airlines гэхэд одоо онгоцныхоо бараг 30-40%-ийг одоо зогсоож явах жишээтэй тийм. Тэгэхээр энэ бол мэдээж сорилт. Мэдээж бусад одоо биржийн үн бол тодорхой хэмжээнд бол өссөн. Мяд компани зүгээс бол мэдээж бизнесийн байгууллага. За манай агаарын тээвэрлэгч нар ч гэсэн энэ 4 сарын 1-ээс тодорхой хувиар буюу 10% ч юм уу тийм 10-аас 15%-аар ерөнхийдөө үнийн бодлогоо нэмэхээр төлөвлөж байгаа. Тэгвэл өчигдрийн хувьд бас Иран, Америкийн бас нөхцөл харьцангуй бас тодорхой хугацаанд гэрээ хэлэлцээр хийгдээд тийм нэхэр бас энэ маань бас бидний хувьд бол маш их баяртай мэдээ. Өчигдрөөс эхлээд нээснээс хойш бас шатхууны үн бол тодорхой хэмжээгээр бууж ирж байна. Ингээд ирэхээр бол Монгол улсын хувьд бол өнөөдөртөө бол 40 хоногийн бол одоо энэ үнэ барих нөөц байна. Үүнээс цаашаа бол одоо мэдээж биржийн үнэтэй холбогдуулаад агаарын тээврийн компаниуд болон төрш нийлүүлж байгаа компаниуд одоо тодорхой хувиар бас үнийн өсөлт бас өсөхийг бол үгүйсэх. Тэгээ аль болох бид бүхэн тогтвортой барихыг хичээн. Гэхдээ дэлхийн нийтийн одоо энэ асуудалд бол мэдээж түүнийгээ дагаад бол тодорхой хэмжээний өсөлтүүд бол явах магадaltaй.